байцгаана уу? Өнөөдрийн баярлалаа. Намайг сандаг дөрж өгдөг ололт амжилтын дэлгүүр сургалтын менежер байна. за сайн байцгаана уу? Намайг Гэрэл Чулуу гэдэг би мэргэжлийн өвдөж тайлбарлагчтай холбооны сурагч багшаар ажилладаг. За ингээд өнөөдрийн манай хичээл маань хөтмөрийн аялал байдлын зочин зааварчилгааг бид тухай та бүхэнд орох гэж байна. Ингээд би тэрийг бизнес хичээл ингээд хийж байна. За мэдээж хэрэг хичээл хийхээс өмнө би та бүхэнд онцгой байдлын зааварчилгаа үүрэгтэй онцгой байдал гэдэг нь маань гинтийн хойшлуулж болсгүй үйл ажиллагаа бөгөөд энэ хичээл маань хойшлуулж магадгүй тийм ээ. Жишээ нь газар хэлэх юм уу гал гарсан тохиолдолд. За онцгой байдлын үед мэдээж хэрэг ямар ч хүн хажууд байгаа хүн бос юмд тусламж үзүүлэх чадвартай байх ёстой. Гал гарсан тохиолдолд мэдээж хэрэг галын цэцэг гэж байгаа тийм ээ. Өнөөдрийн хувьд бас галын хорны төрөл байна. Нутаг, нүрс, хөөс, ус гэсэн төрлүүд байдаг бөгөөд эдгээрээс хамгийн зохимжтой зүйл нь бол нутаг хор гэдэг байгаа. Нутаг хор нь ямар ч төрлийн хор гал гарсан ашиглах боломжтой зүйл байдаг. За хоёрдугаар хор нь шатамгай буюу нүрс хүслийн үе хорыг болохоор шатамгай шингэн болон цахилгааны гал гарсан тохиолдолд хэрэглэдэг байна. За гуравдугаар гал маань хөөс буюу цаас буюу түргэн алддаг материал хэрэглэдэг. Гуравдугаар нь болохоор зөвхөн цаас буюу модны үед хэрэглэдэг ийм хорнууд байна. Тэгэхээр гал амтраахын үед бидний хамгийн сайн мэддэг буюу тош гэдэг давчлал үг байдаг. Энэ үгний маань тат, онил, шаг, шүрш гэсэн давчлалын үг байна. Одоо та бүхэн хөтлөж тайлбарлагчаар ажилладаг хүмүүс байгаа. Тэгэхээр та бүхний хувьд бол өнөөдрийн дадлага ажилтай холбоотойгоо бид нар энэ сэдвээр дээр одоо зарим зүйлийг одоо сануулгах зүйлсийг бичсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр музейн одоо өөрийнх нь барилгын онцлог юм уу, түүн дотор байгаа үзмрүүд, хурдан дурган шатах ч юм уу, эсвэл зочны аюулгүй байдалтай холбоотойгоор зарим зүйлсүүдийг бид нар урьдчилан сануулсан байх ёстой. Жишээлбэл одоо бид нар аялал эхлэхэд музей дээр орж ирээд хамгийн түрүү өгдөг зүйл бол аюулгүй зааварчилгаа гэдэг. Аюулгүй зааварчилгаа мэдээж бүх аяллаа үед өгнө. Гэхдээ өнөөдрийн үед бол бид нар музейн дадлагыг хийх учраас музейн дадлагтай холбоотой аюулгүй зааварчилгааны зарим хэсгийг сануулгах чинь дадлага ажлын өдөрмөжийг бол та бүхэн онлайнаар ангийн группт хүргэсэн байгаа. Авч танилцсан байх гэж бодож байна. Хичээлийн энэ онлайн хэсэг дуусахад болоод дахин та бүхэнд дадлагын хичээлийн зарим зүйлсийг сануулаад музейн доод давхурт одоо очиод дахиад зочдтойгоо орж ирэхэд аюулгүй зааварчилгаа хэрхэн өгдөг вэ гэдэг дадлага ажлын хэсгийг илүү дэлгэрүүлж үзэх байгаа. Тэгэхээр музейн хувьд бол нөгөө барилгын хувьд өнөөдөр бидний байгаа музейн хувьд бол Монголын үндэсний музей байгаа. Барилгын хувьд бол нэлээд хуучирчсан цахилгаан шатгууч гэдэг юм уу тий. За бас ингээд гандаг шалтаа хэсэгт нь халтрах магадaltaй ч гэдэг юм уу тий. За ийм зүйлүүдийг бас анхаарах хэрэгтэй байгаа. Зочны хувьд бол мэдээж зочдод өөрт нь тав тухтай музейг үзэж сонирхох аюулгүй байдлаа хангах үүднээс нь зарим зүйлсийг сануулгах шаардлагатай байдаг. За жишээлбэл та хүнд одоо ачаа барьж авч байгаа бол үлгүүрийн хэсэгт бас хадгалуулж болно. Дээр нь хувцас чинь одоо тохиромжгүй зуны улиралд бүхчим халуун үед байх юм бол хувцаа нэмэлээд үүдний үлгүүрт бас өгөөд орж болно. Харин агааржуулагчгүй учраас бас жоохон бүхчим байх магадлалтай. Тэгэхээр энэ зүйлсүүдийг та бүхэн мэдснээр зочноо аюулгүй авч явах тийм зүйлүүдийг бас бүрдүүлэхэд шаардлагатай байх нэ. За тэгээд зочдтой мэдээж алхам тутамдаа бид нар аюултай хэсгүүдийг сануулна, ослын гарцч гэдэг юм уу те цугларах талбай зурцыг бид нар дадлага ажлын хэсэг дээр бол аль хэсэгт байрлаж байгаа гэдгийг боддоор тайлбарлаж өгнө гэсэн үг. За тэгээд музей үзмэр одоо үзмрийг үзэж эхлэхээс өмнө одоо анхаарах зүйлс нь музей дотор зураг авч болохгүй ч гэдэг юм уу те зураг авахаар бол зөвшөөрөл аваад музей үзээс авах хэрэгтэй. За дотор нь орсон тохиолдолд та бүхэн шилхэн хоргонд байгаа үзмрүүдэд одоо хүрэхтэй болгоомжтой байх, шил хагарснаас болоод бэртэж гэмтэх ч юм уу өөрсдөө. Эсвэл зүгээр хүнд одоо чулуун ч юм уу том одоо овор хэмжээ ихтэй одоо үзмрүүдэд очиж барьж үзэх ч юм уу бүрж үзхийг бол хоригддаг байгаа. Нэгдүгээрт мэдээж нэгзээ үзмэр гэдэг утгаараа тэр мөн дээрэс нь та өөрөө одоо бэртэж гэмтэх магадлалтай учраас энэ зүйлсийг сануулсан байх хэрэгтэй. За тэгээд шингэн зүйлс ч юм уу хоол хүнсний зүйлсийг бол авч авахыг хоригддаг байгаа. За музейд бол ариун цэрэг өрөө зөвхөн нэгдүгээр давхурт зочдын хувьд бол ашиглах боломжтой байдаг гэх мэтчлэн мэдээллүүдийг одоо сануулсан байх хэрэгтэй. За хэрвээ музей дотор үзэж явж байгаа хүчжийгөө дагаж яваад хүчтэйгөө явж байгаа тохиолдолд бол мэдээж хөтөж та бүхэн үүнийг сануулад аюулгүй ажиллагаа хангаад явж байна. Магадгүй та тогтсон цагт
буцаж ирээд үтчтэйгөө ууцаар тохироод ганцаараа бие даан одоо үтж байгаа тохиолдолд ямар нэгэн асуудал гарах юм уу, яаралтай тохиолдол гарах юм бол үтчийн утасны дугаар та бүхний хөтөлбөр дээр биччихсэн байдаг. Тэгэхээр үүнийг одоо зочиндоо энэ мэдээлэл өгөх нь шүү дээ. Та яаралтай үед одоо үтч рүүгээ холбогдож болно шүү гэх мэтчтэй ийм мэдээллийг бол музей айлын үед өгч болно гэсэн үг шүү. За дадлага ажлын хувьд бол бид нэр мэдээж үргэлжлүүлээд яваад байгаа. Тэгэхээр Монголын үндэсний музей гэдэг талаар би түрүүн энэ дадлага хийн гэсэн учраас музейхээ талаар тайлбарлая. Монголын үндэсний музейн хувьд бол Монгол улсын мэдээж дээр үе Монгол улсад одоо хүн амьдарч эхэлсэн үеэс Монгол улсын нутагт байсан үеийн үзмрүүдээс ахуулаад өнөөгийн одоо арчилсан хувьсгалын үеийг хүртэх үеийг хамарсан маш олон үзмрүүдийг одоо хадгалж идэг тийм үндэсний музей байгаа. За тэгэхээр энэ музейн хувьд бол 3 давхар байрлал, 9 танхимтай, 9 байнгын үзүүлэлтийн танхимтай байдаг. За тэгэхээр музейн хувьд бол энэ музейн хувьд 2023 онд музейн чанарын үйлчлэгээний чанарын стандартыг нэвтрүүлсэн тийм ахлагч музейнуудын нэг байдаг. За музейн хувьд бүтцийн хувьд бол мэдээж эрдмийн зөвлөлт олон судалгааны алба, сан хөмөрөг үзэсгэлэн төлөвлөлтийн алт гэх мэтчлийн ийм бүтцтэйгээр ажилладаг байгаа. Нийт 51 ажилтнтайгаар одоо үйл ажиллагаа явуулдаг. За тэгэхээр осолдогчдод одоо үзүүлэх хэмжээний талаар за энэ осолдогч үзүүлэх анхны тусламжийг миний бие таавхантай хэлцүүлсэн мэдээж хэрэг хүн болсон ямар ба нэгэн хэмжээгээр хайртай хүн, хань нөхөр, хинэртэй хүүхэдтэй ямар нэгэн осол гарсан тохиолдолд анхны тусламжийг үзүүлж чадах мэдлэгтэй байх хэрэгтэй. Ինչээс таавхан магадгүй хин нэг хүнд ямар нэгэн яралтай тусламж үзүүлсэн тохиол байгаа юм. За ямар нэгэн сургалтанд таавхан сууж ирсэн үү? За сууж ирсэн тий. За тэгэхээр ерөнхийдөө мэдээж хэрэг осолдогч үзүүлэх анхны тусламж гэж юу вэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй байх тийм ээ. Энэ нь байна мэрэгжлийн бус хүн, мэрэгжлийн хүнийг хүрчээр хугацаанд үзүүлж байгаа зүйлийг анхны тусламж гэнэ гэж. За мэдээж хэрэг анхны тусламж үзүүлэх бидний анхны тусламжийн дараалал гэж байдаг. Энэ дарааллыг бидний хамгийн нэг мэдж явах хэрэгтэй. Хоёрдугаар та өөрөө яг тэр хүн тусламж үзүүлэх чадвартай юу гэдгийг өөрөөсөө асууваарай. Хэрвээ та анхны тусламж үзүүлэх чадвартай гэсэн тохиолдолд тусламжийг үзүүлэх хэрэгтэй. Чадахгүй бол та татгалзаж болно. Гэхдээ татгалзаж ийн гэдэг та юу гэдгийг яралтай тусламжийг дуудахгүй байх гэсэн үг биш. Энэ бол таны үүрэг. Тийм ч бас яралтай тусламжийн дугаар хэзлээ 103 тийм. Тэгэхээр 103-оор бид нар яралтай тусламжийг дуудах үедээ тодорхой мэдээллүүдийг өгөх хэрэгтэй. Яг хаана тийм ээ? Яг юу болсон, ямар хүн байгаа юм, хэдий орчны хүн таньдаг бол мэдээж таньдаг хүний мэдээлэл өгдөг бай. За мэдээж анхны тусламж үзүүлэхэд жишээ нь ямар нэгэн ухаалцсан юм уу, ухаалтайг юм уу гэдгийг бид нар эхлээд ажиглах хэрэгтэй. Хоёрдугаар байгаа орчин нь өөрөө аюултай юм, аюулгүй юм уу гэдэг орчныг би эхлээд дүгнэх хэрэгтэй. За хэвээ магадгүй дээрэс нь юм хар юм уу, доошоор цөмрөх юм уу, хажуулт гадал гарч байгаа юм уу, яаж байгаа гэдгийг орчиндоо бид нар дүгнэлт юм тий. Дараа нь хэвээ аюултай орчин байх юм бол тухайн үнэ хамгийн дөрөнд холдуулах. За энэ анхны тусламжийг үзүүлснээр бид нар дараах зүйлийг тухайн хүний амийг аврах. За нөгөө хүнд бэрцсэн болвол түргэн идэрхт нь. За магадгүй тухайн хүнд ямар нэгэн өвчлөл хүндрэхээс сэргийлэх гэсэн арга хэмжээнүүдийг авдаг байна. За анхны тусламжийг үзүүлэхэд дараах зүйлүүдийг та бас анхаарах ёстой. Анхны тусламжийг үзүүлэхдээ байна гэдэг та өөрөө хоёр төгчөөр халдвар авч чадахгүй. Энийг бас анхаарах ёстой. За дараагийн анхаарах ёстой зүйл гэхээр магадгүй тэр хүнд бэрцсэн тохиолдолд та зөвшөөрөл авах ёстой. Яагаад вэ гэхээр гинтсэн хүн өөрөө зочиод орсон байдаг. Шууд гэр хүн танихгүй ингээд биед нь өгөөд зочиод өөрийнхөө бэрцсэн хэсгийг улам хөндрүүлэх боломжтой байдаг. Тийм учраас та яг тухайнасаа би таны биед хүрч болох уу гэж асуух. За дараагийн зүйл бол хэрвээ ухаалтсан бол та шууд өөрөө тактиктай оролтон шууд тусламж үзүүлэх нэ гэсэн үг. За тусламж үзүүлэхэд дараагийн нэг анхаарах ёстой юу гэвэл нэгдүгээр та өөрөө тайван байх ёстой. За дараа нь та өөрсдийг удирдах ёстой. За тайван байна гэдэг чинь зарим хүмүүс нь нөгөө хүнд осол гарсан тохиолдолд бэлтгэлгүй байдаг те сэтгэл зүйн хувьд. Тэгээс хамдраад одоо юу гэдгийг танаас нөгөө хүнд бэлдсэн хүнээсээ яг би танд яаж туслах уу гэдэг үг хэлж очих болохгүй тийм ээ. Тэгэхээр
өөрөө та тайван байх хэрэгтэй. За дараагийн удирд гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр ойр орчинд Монголын нөхцөлөд ялангуяа хүмүүс чинь ингээд ямар нэгэн осол аваар басан тохиолдолд шаваад хүрээдэрдэг тийм үү. Тэгэхээр та хүмүүсийг холдуулах хэрэгтэй болохоо нэгдүгээр, хоёрдугаар та хэнийг хүнээс тусамж гуйгаад 103 руу залгаад өгөөч гэдэг орчныг удирдах чангаар ярих хэрэгтэй. За тэгээд агаарыг чөлөөлөх хэрэгтэй. Ухаалт зүүн яадаг вүлээ амна гэж зурчдаг тийм ээ. За энэ тохиолдолд амьсгалын чөлөөлөх асуудал хэрэгтэй байх. За зурсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ нэгдүгээр амын шууд урд талаасаа гүнжиж болдгоо. Хоёрдугаарт гүнжихдээ арагийн унаас нь гүнждэг. Гуравдугаар анхаарах зүйл тухайн хүн хэрвээ хим шүдтэй байх юм бол хоригддог. За тэгвэл анхын энэ амын ангааллыг хийхэд бол юу хийх ёстой вэ гэхээр энэ хоёр талын ирүүний энэ заалсан юм хэсгээр баазергийн гэж массаж хийж өгөө. За тэгээд энэ хоолойг дээшлүүлж байгаа энэ хэсгийг жоохон ингэ массажлдаг. Тэнгүүд энэ яадаг вэ гэхээр нөгөө зуурсан хэсэг маань сулардаг байна. Тэгээ яах вэ та ангаалаад хилийг гаргаж ирэх тийм ээ. Тийм үйлдэл хийж болох нэ. Хилийг гаргаж ирэхдээ гард орох ямар нэгэн материалаа жирэглээд гаргаарай. Та бас тэр шүүснээс болоод ам орчинд ямар нэгэн юм гарцсан байх үсгүй учраас та бас хатар авах боломжтой гэсэн үг байна. За дараагийн зүйлийг бид нар хамгийн сайн нэг ухаалтцсан хүнд амьсгал хийх, зүрхний массаж хийх гэдэг зүйл байгаа тийм ээ. 32 гэдэг тоо байна. Энэ тоог хэн мэддэг. Гэтэ 19 оноос хойш шинжилсэн журам гарсан тэр нь юу вэ гэхээр 30 гэж хийх шинж журам гарсан байна. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та 2 минутын дотор тэр хүн хиймэл амьсгаа хийх хугацаа урт. Та магадгүй чадахгүй ч яж магадгүй. Тэрний оронд тэр хүнд яах нь зүрхний массаж 30 удаа хийх юм чухал байх нэ. За тэгээд мэдээж хэрэг танд магадгүй хамтрагч байвал хамтрагчтайгаа хийхин тулд тухайн хамтрагчтайгаа 30-ыг 2 удаа хийгээд тэгээд нөгөө хүнтэй шилжүүлэх юм хамтрал багийн ажиллагаа хийж болох нэ. За дараагийн нэг анхаарах ёстой зүйл юу гэхээр хаана нь яаж хийх зүрхний массаж хаана хийх би цэг нь яг айлын гэдэг нэг асуудал тийм ээ. За тэнгүү таны хоёр харигны зээлний нуулзуу байх. Нуулзуурын доод хэсгээр мөгөөрс зөөлөн та ингэ дараад үзээрэй. Тэнгүү тэгээд мөгөөрсийн зөөлөн зүйл дээр таны гад жижигхэн бол 4-3, том бол 3-3 байх болно. Тэр цэг дээрээс ингэ цэгээ аваад жигний гол хэсэг. За гарны аль хэсгээр массаж хийдэг үлээ. За алганы доотлын хатуу хэсгээр шүү. Яг энэ алганы эцэг хэсгээр биш. Нүунийг гаргах хэрэгтэй. За дараа нь гээд гараар яг чагтлан тийм үү. Чагтлахдаа гар өөрөө нуурч болохгүй. Ийм ихц байх хэрэгтэй. За одоо бид чинь өөрөөгөө чийж авч чинь. Миний өөрсдийн хэсэг юм байна. Энэчнээс би 3 авлаа. Цэгээ авлаа. Гараа байрлууллаа. Тэгээд чагтлах нь тийм. За ийм. За тэгээд дараагийн анхаарах ёстой зүйл гэвэл би яг массаж хийхдээ яг ямар байдлаар байх юм. За массаж хийхийн тулд мэдээж хэрэгтэй хүн хавраг болон янз бүрийн уурчааг болоод бид нар хийж болно тийм үү. За тэгэхээр хар сүлтүүл суугаад тэгээд доош сууж ингэж хар сүлтүүлөө хийх байгаа чэйрнийхээ их цаалтаа байх гэсэн. За би цэгээ авлаа, гараа байдлууллаа, чагталлаа. За тэгээд ингэж хийх юм. Яг ихц дээрээс хийх гэсэн. За тэгээд хэдэн удаа ямар хэмжээтэй би гарах юм бэ гэдэг нь дараагийн асуудал гарч ирж тийм ээ. За тэнгууд хүний биеийг яадаг вэ гэхээр энэ цээжин хэсгийг 3 буугаад 3-ны 1 хүртэл дарна гэж үздэг. 3-ны 1 нь ойролцоогоор 5-аас 6 см байдаг. Тэгээд 5-аас 6 см хэмжээтэй дарах нэ гэсэн үг даралт. За дараагийн асуудал юу вэ? Энэ хүн магадгүй өсвөр насны хүүхдээ л яах вэ гэдэг. Өсвөр насны хүүхд болохоор нэг дараараа хийдэг баг шүү. Яг дөрөвөөс дээш насны хүүхдэд гэж хийдэг баг. За нэраа хүүхэд хэрвээ ухаандаад энэ төр өссөн тохиолдолд бид нар яаж хийдэг вэ? 2 3-аараа тийм ээ. За ингэж тусламж үзүүлдэг байх нэ. За магадгүй хамт олноор нэг байгууллага дээр санарч анхны тусламж үзүүлэх яалаа тусламж баг гэж байгаа тийм ээ. Гал оршин тохиолдолд гал унтраагчид хин хүн бэлдсэн тохиолдолд анхны тусламж үзүүлэх баг гэж байдаг. Эдгээр багийг үзүүлэхдээ яаж тусламж үзүүлдэг вэ гэхээр дараалдаг, ирэмблэн дараалах арга хэрэглэдэг. Ирэмблэн дараалах гэдэг нь ухаалцсан үнээс нэгдүгээр эхэлдэг байгаа. Мэдээж
Олонх ухаалцсан тохиолдолд бид нар яаж тусламж үзүүлэх юм? За ухаалцсан хүнийг бид нар массаж хийгээд ухаарчлаа. Тэгэнгүүт нь нэг гарын толгойн хажуудаар дэрлүүлээд хажуу тийш нь хөнгөрөө яг дэрлүүлсэн гарынхаа татыг хөлийг бас ингэж хэлтүүлээ. Тэгээд үлдээгээд орчихдог. Тэгээд дараагийн хүн зүгээр үзүүлэх. Тэгээд тэр хүн яадаг вэ гэхээр хилэн буцаад хоолоор нь орох амжилтын зам боогдохгүй гэдгээр зүйлүүд нь ийм болов байна. За ингэж анхаарал тавьсан даа.